Улсын хурлын гишүүн Бямбцогт Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газартай хамтран аймгийнхаа боловсролын салбарт ихээхэн анхаарч олон талтай үйл ажиллагаа шат дараатаагаар зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ удаа төгсөх ангийн сурагчдыг эсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэж, эх онд Ховд аймаг эсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр улсдаа эхний 5-д орж амжилтаа ахиулах зорилт дэвшүүлээд байна. Иймээс аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд эсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай өгөхөд хэрэгтэй бодитоор биелүүлэх боломжтой санал зөвлөгөө хүлээн авах постын уралдаанд зарласан байна. Улсын хурлын гишүүн Бямбцогтын албан ёсны пэйж хуудасаар дамжуулан зохион байгуулсан энэ уралдаанд төгсөх ангийн 1000 гаруй сурагч оролцож хэрэгтэй санал зөвлөмжөө ирүүлжээ. Үүнээс эсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргахад хэрэгжүүлж болох үз хамгийн олон хандлт хүмүүсийн санал авсан шилдэг санаатай 24 сурагчийг шалгаруулж урамшуулах арга хэмжээг Бямбцогт гишүүний ажлын албанаас зохион байгууллаа. Энэхүү уралдаан маань эсэлтийн ерөнхий шалгалтанд сурагчид маань өөрөө бэлтгэхдээ бас ямар хуу давуу талтай байдгийг, ямар бас амжилттай зөвлөгөө, ямар ололт амжилт байгаа талаараа бас уралдаж бас комент тэр өрсөлдсөн байгаа. Тэгээд энд бас нийтдээ 1000 гаруй бас саналууд ирснээс бас биднээс шилдэг 23 хүүхдийг бас шалгаруулж бас хамгийн олон лайк авсан, хамгийн олон бас хандлт авсан ийм хүүхдүүдийн зөвлөмжийг шалгуулж авсан байгаа. Ерөнхийдөө гишүүний тухайд бол Ховд аймгийн боловсролын салбарт анхаарч ажилласаар байгаад ирсэн. Тэгээд одоо өдий бүрт ажилласны хугацаанд бас Ховд аймгийн мараас нэлээд сүүлийн үед бас хүүхдүүдийн оноо авах бас 800 он авах тоо маань өснө нэмэгдэж байгаа. Тэгээд энэ чанараа баталгаажуулах, хүн цаашлаад улсад дээгүр байранд ороход бас гишүүн маань одооноос аймгийн боловсролын соёлын газар, за мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчтайгаа хамтарч бас уриалга гаргаж байгаа. Тэгээд энэхүү уриалга маань эцэг эхчүүдэд хандсан уриалга, сурагчтай хандсан, за мөн багш нартай хандсан уриалгыг гаргаж бас хамтдаа бас 2020 оныхоо эсэлтийн ерөнхий шалгалтанд аймгаараа, багаараа бас улсдаа дээгүр байр эзлэе гэсэн бас ийм зорилт тавин бас өнөөдөр энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Цааш ч гэсэн мөн хамгийн олон сурагчдаа өндөр оноо авахулсан, мөн багаар нь бэлдсэн, чанарт нь анхаарсан багш нараа багш шагнаж уншуулах, за мөн цаашлаад бас маш өндөр оноо авсан сурагчдаа бас уншуулах ийм болцлт уралдааныг бас зарлахаар өнөөдөр бэлтгэл ажилдаа ороо явж байна. Тэгээд багш нэг бүрийн төлөө, сурагч нэг бүрийн төлөө бас боловсрол соёлын газартайгаа бас аймгийнхаа эцэг эхчүүд, за мөн сурагчид багш нартай хамтарч ажиллахаар цэцэг шуулуудаа ажиллаж байна. Төгсөх ангийн сурагчдын хувьд эсэлтийн ерөнхий шалгалтанд орох нь хамгийн том даваа байдаг. Иймээс эсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхдээ тухайн сургууль багш сурагчид уялдаа холбоогоо сайжруулж хэрхэн яаж бэлдвэл зүгээр вэ гэдгийг нээлттэй байдлаар бичиж тухайн асуудлаа шийдвэр гаргах төвчний хүмүүст уламжлаж хэрэгжүүлэх боломжтой учраас энэхүү уралдаанд оролцсон гэдгийг сурагчид хэлж байна. 12 дугаар ангийн хүүхдүүд ямар үзэл суурин дээр ямар юу хүсж байгаа талаараа нээлттэй сэтгэлээ хуваалцсан талаараа илүү давуу байсан. Тэгээд энэхүү комментэд оролцсноор энэхүү тэмцээнд оролцсноор болохоор бусад 12 дугаар ангийн хүүхдүүд яг бидэнд юу тулгардаг, юу уртны 12 дугаар ангийн ах эгч нар ч гэсэн яг ямар хөө байдлаар ямар асуудлыг тулгамдж байгааг бид нар бас дахин гишүүд болон бусад багш нартаа мэддэг зорилгоор энэхүү комментийн оролдоонд оролцсон. За энэний ач холбогдол нь гэвэл за Бямбцогт гишүүн маань бусад ингээд сургуулийн хүүхдүүдээс санал хүсэлт авж байгаа нь маш даваа ш та. Тэр санал хүсэлтийн талаар тэр сургалтуудаа бас зохион байгуулалт биднэрт маш хэрэгтэй. Тэгээд тэр ээжтэй бэлтгэхийн тулд хамгийн гол нь хүний хичээл зүтгэл байдаг. Тэгээд мэдээж тэр мэрэгжилтэй эхлээд хүн өөрөө мэрэгжлээ сонгох ёстой, тэр мэрэгжлийнхаа дагуу хичээлээ сонгох ёстой, тэгжээч мэдээж мэрэгжилтэй зорьсон зорилготой хүрдэг. Тийм учраас тэгээд тууштай тэмцэх хэрэгтэй. Олон нийтийн оролцоотойгоор шалгарсан сурагчдын санал зөвлөмжийг орон нутгийн боловсролын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх боломжтой болохыг зохион байгуулагчид хэлж байсан юм.